За би яг энэ дээр бол ерөөсөө яг өөрийнхөө тухай л ярих гэж бодож байна. Яг зөв. Тийм би 21 онд 19 онд энэ Солонгос улсад ирсэн юм. Тэгээд 20 оноос ер нь ингээд биеийн байдал нь жоохон муудаа. Тэгээ яг нь монголчууд чинь ингээл нэг заа гайгүй үстэй гэл ингээд яваад байдаг шүү дээ. Тэгээд 20 оны сүүлээр эмнэлгээр яваад ингээд нэг жоохон таагүй мэдээ сонссон. Тэгээд ер нь айгуу жоохон сэтгэл зүйн талаас ч гэх юм уу. Тэр үед чинь ингээд тахлаа суугаагүй байлаа шүү дээ. Тэгээд жоохон таагүй мэдээ сонсоод айгуу хүн цохилтонд орсон л доо. Тэгчингүүтээ нөгөө нэг л хоёр хүүхдээ л боддсон байлээ хүн. Тэгэнгүүтээ л одоо ингээд монголчууд угаасаа мэдэн шүү дээ. Манайхад ингээд удам дамжсан тийм улаачтай. Тэгээд тэр дүүргөө залгаад би бүр ингээд орилж исэн тийм. Яагаад би өнөөдөр энд ингээд яагаад намайг би энэ ингээд залгуулах удам хугацааныхаа ингээд юг залгахад би надад маш их ингээд орсон хөдөлмөр байсан шүү дээ. Яагаад ингээд намайг ингэж өвдөгж байгаа юм бэ? Би яагаад би гэж л орлоодсан годомжин зогсчод. Тэгэл ер нь статер зөв хооллолт тэгэл ерөөс ингээл яг тэр ингээд нүдний өмнөр ингээл амьдрал өнгөрнө гэдэг шүү дээ. Яг тэр л ерөөсөө миний болсон. Яг тэр би 17 оны сүүлээс 18 оноос би Моника Батцүхийн ингээд подкастуудыг аяг сонсдог байсан байхгүй юу? Тэгээ тэр үедээ ингээд хаяа ингээд нэг жоох үзэл бод зөрчилдөөд ингээд болчихно. Тэгэл өөр юм ингээд сонсоо явж ирсэн аа. За дахиад ингээд нөгөө нэг амьдралын явцад ингээд юм сонсоол ирэнгүүт нөгөө нэг Моникагийн хэлжсэн өгнүүд ингээд толгоороо орж ирэнгүүт дахиад нөгөө нэг подкастаа хайгаал ингээд чинь бүр намайг тэгээ сонсохгүй болсон байгаа юм чинь мань хүн чинь зөндөө олон ингээд юм хийцэн байгаа шүү дээ. Тэр бүгдийг ингээд нөхөө сөхөөл ингээд сонсно. Тэгэл ерөөсөө шууд би Моникаар мессеж бичсэн өөрлөө ингээд мессеж бичээл ингээд яг өөрийнхөө ингээд мессеж бичих хатад чи уйлаад байгаа шүү дээ. Ингээд одоо тэр хүнээс өмнөөс өвдсөн юм шиг ингээд уйлаад байгаа байхгүй. Тэгээд мессеж бичсэн. Тэгээд тухайн үед нөгөө бид нар чинь тэр хүн чинь англи би чинь солонгост ингээд цагийн зөрөө байгаа. Тэгээд ингээд надад мессеж ирсэн тэр хүнээс ингээд ямар мессеж ирсэн гэхээр тий. Одоо хүнийг тий одоо хэн ч ингээд өөрчилж чадахгүй. Тэгээд одоо чи өөрийнхөө өөрчлөх хүн одоо ганцхан чи байна. Одоо чи одоо ингээд би өвчин наад яваа чи өөрөө л давж гарна тий. Тэгээ би нөгөө ингээд хоёр хүүхэдтэй энэ тэрэг гэл ингээд бас нэг надад гэл битсэн байгаа. Тэгээд хүн бол хэзээ ч хүнийг өөрчилдөг юм аа гэдэг үг тий. Би чамд ингээд тусч болох чадах юм гэвэл одоо чи одоо ингээд 30 хоногт амьдралын өөрчлөлийгээ дайнд оролцоорой. Одоо мөнгөний сэтгэлгээ юм хөтөлбөр ингээ 3 сарын 15-нд болтгоо гэж надад мессеж ирж байгаа байхгүй юу. Тэгэл би бас ингээл маргааш нөгөөдөр дахиад ингээл нөгөөдгөрөө мессеж хийлээ байгаа байхгүй. Тэгээд нөгөөд маань ч гэсэн ингээл их ажиллагаа хийж байгаа надад ингээ хариулаад ингээд ирсэн. Тэгээ би 30 хоногт амьдралын өөрчлөлийгээ дайнд орсон. Тэгээ тэр бүгдийг аягүй ингээд 30 хоногт ингээд нөгөө нэг өдрөл нэг хүний кейсээр тэр надад бүр аягүй удаан юм шиг санагдаа тий. Дахиад дараагийнхаа юмыг ингээ хурдан авах гээд байгаа шүү дээ. Ингээд нөгөө амар яарцсан тий. Ингээд ямар ингээд нэг өдрөл нэг юм ингээд ирдэм бахта яагаад ингээд би ингээд тэтгэж түрүү нэмэл ингээд яатсан байгаа юм чи яагаад ингээд 2 3 эн чинь ингээд нэг ингээд сонсоод дуусчих юм чи нэг өдөрт ингээд хийчих юм чи яагаад ингээд 2 3-аар нь явуулж болтгүй юм болоо гэж бүр тэгж надад бүр тийм би ингээд ийм болцсон гэсэн. Тэгээд ямар ч сан 3 сарын 15 болоод ингээд энэ хөтөлбөрт ингээд оролцсон. Тэгээд одоо өнөөдөр би ямар ч байсан ингээд одоо сая түрүүчийн 7 хоногт ингээ эмчтэй очиж уулзахад за одоо ингээ энэ сар ингээ эмээ аваад ирээрээ хойлоо дараа сараас ингээ дахиад жижиглэнд орно гэсэн тийм айгүй баяртай мэдээ дуулгасан. Тэгээд за энэ одоо ингээ яг уу тий хамгийн гол нь би нөгөө нэг өөрчлөх гэдсэн нөгөө хүүхдүүдээ бүр айгүй ойлгож ирсэн байхгүй. Тэр хүүхдүүд маань одоо ингээ яг л ингээ бос хүүхдүүдийн адилаар ингээ одоо ингээл мөрөөдөлтэй тий одоо бас л ингээ нөгөө нэг одоо ээж нь ингээл ганцаар тэр ингээ өсгсөн тэр бүгдийг надад л бас ингээ хамжилсан хүүхдүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бидний дунд одоо маш тайван юм байдал үүсэж ирсэн. Одоо манай энэ ментор маань намайг анх мөнгөний сэтгэлээнд орж байгаа ямар ингээ хүн байсныг тий одоо ингээ мэдчихэж байгаа. Тэгээ би болохоор зэрэг ерөөсөө л өөрийгөө хайрлахаа байцсан хайрлна гэдэг ерөөсөө мэдхээ байцсан. Тэгээл ерөөсөө мэд толгойд одоо бүр ингээл ерөөсөө л за тэр хоёр хүүхдийг ингэчээ. Одоо энд ингээ ирчээ за би нэг байрны 8% лээзэнтэй тэгээ тэрийгээ дуусгах чинь тэгээд хүүхдтэй ингээд нэг байр аавна гэсэн ерөөсөө л нэг тийм бодолтой
Тийм л байсан. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдээ ингээл байнга уцаар ингээл хянаж идэг. Тийм хүн байсан байгаа хгүй. Тэгээд одоо ингээд эргээд тэр бүтээг бодоход маш хүнд байсан. Тэр бүхэн ард хоцорсон. Одоо би ингээд маш тайван тий одоо тийм хүн болсон. Тэгээд ямар ч байсан өөрийнхөө тэр инээж чаддгүй байсан шүү дээ Ганаа. Чи санаж гэнэ үү? Санаж гэнэ. Үнэхээр би санаж. Тэгээд асуулт асуугаад яг өөрийнх нь тухай асуулт асуухад шууд ерөөсөө зүгээр л чимээгүй уйлаад байсан тий. Тэгээд тэр үед нөгөө яагаад тийм ингээд тойрогт орсон байсан. Одоо өөрийгөө бас ингээд бодохоор би ингээд гайхаад идэв. Тэгээд одоо ингээд тэр одоо ер нь баг тэр мартагдж байна да баг жил ингээд болчихно гэхээр чинь баг ингээд мартагдж байна. Тэгээд зүгээр л өнөөдөр би ингээд таанд ингээд хэлэхдээ энэ хөтөлбөр ингээд хүнийг бүр ийм ингэж болгож чаддаг шүү. Тэ өнөөдөр ганцхан ингээд мөнгөний сэтгэлгээхээр ганцхан мөнгө яриад байгаа юм биш ээ. Тэ санхүү яриад байгаа юм биш ээ. Өнөөдөр ингээд чи өөрөө хинбэ гэдгээ ингээд хүн таньж чаддаг. Тэ өнөөдөр ингээд зүрх сэтгэлээсээ хүн ингээд инээх тийм одоо гадны орчинд ингээд орчноос ингээд авахгүй тийм тархлаатай болж чаддаг юм аа. Би өнөөдөр энийг л хэлмээр байна. Би уусаа энийг хэлэх гэж би ингээд сууж байгаа. Яг гоо вебинарт орё гэсэн тий. Вебинарт орё гэж тий. Тэгээд би өнөөдөр ингээд харахад тий ингээд Солонгост ингээд амьдраад ингэж байгаа ч гэсэн надад бас энэ бүтэн жил одоо хийсэн юм байна тий. Одоо би ямар ч байсан ингээд хоёр газараас би ингээд хөрөнгө оруулалттай болж би чадсан байна. Тэ өшөө дахиад би суралцаад явж гин. Надад дахиад ингээд тийм сурах тий дахиад өөрлөгөө ингээд хөрөнгө оруулалт татах тийм одоо бодлого тийм одоо төлөвлөгөө байна. Тэгэхээр зэрэг хүн бүхэн чадна. Та бүхэн маань энд битгий хэрэгэлцээрээ бид нар та нарт ингээд маш зөв замыг чи ингээд зааж өгчөө. Би өнөөдөр ингээд зөв зам дээр явж байгаа гэдэгтээ маш ихтэй байдаг.